Амсгано та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд Монгол улсыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг бол одоо хэлцэж байна. За тэгэхээр энэ үндсэн чиглэлийг одоо босруулахдаа зорилтой хэмжигдэхүйц байдлаар босруулсан нь бол одоо сайшаалтай байна. Гэхдээ эрчим хүч талдаа одоо шүүмжлэлтэй хандах нэлээд олон асуудлууд байна. За яагаад тэгэхээр энэ бичиг баримтаас бүхэл бүтэн одоо Монгол улсын эрчим хүчний салбарыг ирэх 5 жилд хөгжүүлэх тэр одоо бодлого чиглэл харагдана гэж одоо хүлээлттэй байсан. Гэвч тэр одоо төдийлөн сайн харагдахгүй байна. Нөгөө л нэг одоо улиг болсон хэдэн цахилгаан станцууд шугамудаа ингээд чагсаачихсан. За тэгээд төслүүдийнхаа танилцуулгад бүхэл бүтэн нэг хуудас зарцуулчихсан ингээд маш үнэтэй ном хэвлчихсэн нэг ийм одоо чиглэлийг хараа сууж байна. За гэтэл бид нар сүүлийн жилүүдэд маш их ярьж байгаа. Цахилгаан эрчим хүчний зах зээлээ либералчлах шаардлагатай байна. Хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Яг л энэ эрчим хүчний салбарын энэ одоо бүтлгүүтээд энэ одоо хөгжихгүй улс орныхоо хөгжлийг одоо чөдөр тушаа болцоо сууж байгаа гол үндсэн шалтгаан нь өнөөдөр эрчим хүчний салбарт төр монопол буюу хэрэглэгч их усүр хоёрын дунд төр одоо ингээл аглагаа суучаад байгаа тийм систем юм аа. Энийг одоо яавал энэ хоёрын дундаас төрийг холдуулах вэ? Зах зээлийг либералчлах вэ гэдэг асуудал их ярьж байгаа. Гэтэл энэ талаар бүр нэг ширхэгч үг өгүүлбэр энэ одоо хөгжүүлэх байгаа үндсэн чиглэл дотор байхгүй байна. Энэ одоо яагаад вэ? Зах зээлийн энэ эх 5 жилүүдэд хэдэн хувийн одоо либералчлахын чөлөөтэй өрсөлдөөнтэй болгохын ядаж одоо 5% нь 10% гэдэг энэ дотор ч орж ирэх ёстой юм биш үү? Хувийн хвшлийн оролцоо нь одоо хэдэн хувьтай байгаа? Энэ одоо 5 жил тэр хувийн хвшлийн оролцоо хэдэн хувь төрөх юм? Тэр иймэрхүү байдлаар энэ одоо хөгжлийн чиг хандлага бодлого чинь энэ тусгагдах ёстой юм шүү. За ер нь одоо алсын хараа 20-50 батлагдахаас өмнө эрчим хүчний салбарт харьцангуй одоо төрөөс баримтлах бодлогын бичиг баримт, за сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн бодлого, за одоо эрчим хүчний хэмнэлтийн бодлого гэдээ маш сайн одоо бодлогын бичиг баримтууд байсан. Гэтэл 20-50 одоо гарч ирээд тэр одоо хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх хууль тэр батлагснаас болоод өмнө байсан бүх одоо сайн бодлогын бичиг баримтуудыг хүчингүй болгоцсон. За тэгээ алсын хараа 20-50 бодлогын бичиг баримтыг харахаар бас л нөгөө мөрөөдлийн чагсаалт. Одоо энэ 5 жилийн төлгөө дахиад нөгөө мөрөөдлийн чагсаалт. Тэгээд хамгийн харамсалтай нь энэ хуулиар салбарууд өөрсдөө бодлого гаргахыг хориглосон. Үнэхээр гайхалтай. Тэгээ маш олон улсууд ингээд за танай бодлого чи хаа байна гэхээр за уучлаарай бид нар одоо салбар бодлого гаргахыг хориглосон юм а гэдэг ингээд бодлого байхгүй салбарууд нь. За 20-50 харуул гэхээр зүгээр л мөрөөдлийн чагсаалт. Тэгээ одоо энэ либералч бас яг адилхан. За, Жожил сүрэн сайд хариулъя. За, байнгын орны гишүүдийн өдрийн ямар гэрээ ингэж гишүүн асуултанд хариулъя. Яагаад энэ эрчим хүчний салбарын либералчлалыг хөвчөж тавиагүй юм бэ? Үг өгүүлбэр байхгүй байна гэдэг юм шүүмжил ярьж байна. Нэгдүгээрт эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниудаар ил тод бас биш байна. Засаглал муу байна гэдэг юм шүүмжил байдаг. Энэ ч бас үнний өвтэй гэдэг юм шүүмжлийг хүлээж явж байгаа. Би 2022 онд эрчим хүчний сайд болсноос хойш намайг ажил авч явах үед дандаа алдагдaltaй явсан. 2024 оны 11 сарын 15-ны өдөр эрчим хүчний үнийг өртөгтөнд ортуулах нэг арга хэмжээ авсны дараа 2025, 2026, 2027 онуудад эрчим хүчний салбарын компаниудыг ямар ч байсан алдагдaltaгүй ажиллах гээд ийм бодлого зорилт тавьсан. Энэ жилийн тухайд эрчим хүчний төрийн өмчт компани 27 компани би нийт ашиг нь бол нэг 17 орчим тэрбум төгрөгийн ашиг гарахаар бол ийм төлөвлөгөөтэй байсан боловч засгийн газрын 132 дугаар тогтоолоор эрчим хүчний үн тарифын өөрчлөлтийг хойшлуулсан учраас энэ жил тухайлбал 196 200 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй гарахаар ийм байна. Тэгэхээр энэ алдагдaltaй адилж байгаа аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд санал болгоно гэдэг бол их төвөгтэй өнгөөдүүлэх магадлалтай юм байгаа учраас энэ олон улсын хувьчлал явуулдаг сонгодог загвараар нь бэлтгэл хийе гэж бодлого нэгдүгээр тавьсан. Хоёрдугаар энэ одоо манай Монгол эрчим хүчний салбар бол нэг худалдан авагчийн загвартай байгаа. Нэг худалдан авагчийн загварыг олон худалдан авагчийн загварлуу өөрчлөх энэ хууль эрх зүйн орчныг танаар ахлуулсан улсын хурал дээр байгуулагдсан ажлын хэсэг яг хуулийн төслөө өргөн бараагүй байгаа учраас бид нар энэ талаар бол тавиагүй байна.
танай ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулад их хурлаар батлуулсан тохиолдолд бэлэн байгаа хууль эрхцэн орчинд энэ 5 жилийн төлөвлөгөө боловсруулахгүй болвол 5 жил гэдэг нь 2030 онд дуусна. 60 сар байдаг. Улсын хурл 2024 онд байгуулагдаад өнөөдөр 5-6 сар болсны дараа хуулийн төсөлчгөө сууж байгаа үед ийм шинжилгээг хийхэд бол төвөгтэй байсан учраас бид нар энэ удаа орхитуулсан. Энэ жил дөрвөн өмчт компани эрчим хүчний салбарын дөрвөн өмчт компани дахиад алдагдaltaа явна. Нөгөө хувьчлал гэдэг маань дахиад нэг жилээр хойшлох магадлал өндөр байгаа учраас тавьж чадаагүй гэдгийг бас зөв ойлгоорой. Та энэ дээр эрчим хүчний салбараас домлогдсон манай салбарыг бараг төлөөлж байгаа гэж гишүүний хувьд бол энэ хуулийн төслөө боловсруулах ажил дээр одоо яаравчлаач бид бол бүх техникийн тус цаг зүйлнэ үзүүлсээр ирсэн. За ингэцэг гишүүн тодруулъя. За тэгэхээр альва хууль боловсруулахаас өмнө бодлогын бичиг баримт нь гарах ёстой. Өөрөөр хэлбэл энэ салбар либералчлахыг хүсээд байгаа мó? Тэр бодлого нь гарч ээж за тэгвэл энэ бодлогыг хэрэгжүүлэх хууль нь гарах ёстой маа. Гэтэл одоо нөгөө бодлого нь байхгүй. Өөрөөр хэлбэл засгийн газар эрчим хүчний яам нь энэ зах зээлээ либералчлахыг хүсээд байгаа мó хүсэхгүй байгаа мó гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Тийм ч учраас нөгөө цахилгаан эрчим хүчний зах зээлийг либералчлах хуулийг цаашаа боловсруулах гэхээр гацаанд орсон. Одоо Азийн хөгжлийн банкнаас маш сайхан зөвлөх үйлчлэг авцсан. Ингээд зах зээлээ ийм үе шатаа либералчлаа гэд. Тэгээ Азийн хөгжлийн банкнаас хэлж байгаа шүү дээ. Энийг үндэслээ та нар бодлогын бичиг баримтаа гаргаач. Тэрний дараа нар хуульчин явах хэрэгтэй. Би танай улсыг ойлгохгүй байна. Нэг сайхан цаас боловсруулад өгдөг. Тэгээ энэ цаасыг цаашаа яаж ашиглах гээд байгаа. Энэ сайхан зөвлөмжийг ашиглаад эхлээд яам нь засаг нь ийшээ явна гэдгээ тодорхойл. Тэрний дараа хуулиа боловсруул гэж зөвлөж байгаа шүү. За учрал сайд хариулъя. Тэгцэг гишүүнээ 2019 онд Монгол улс 566 бодлогын баримт бичигтэй байсан юм а. Тэр чинь хөгжлийн бодлогын хууль гараад 5 жилийн бодлогын чиглэл дотор нэг 8 зорилт хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын жилийн төлөвлөгөө за ингээд урт хугацааны бодлого гэдэг ингээд бодлогын баримтчдгүүд нэг жигдэрсэн байхгүй юу? Таны яриад байгаа энэ асуудал шийдэгдсэн. Тэгээ энэ удаа бол энэ 5 жилийн бодлогын чиглэл гэдэг чинь direction буюу энэ чинь өдөрдөмж байхгүй юу? Тэрээс чинь төсөл арга хэмжээ бичдэг төлөвлөгөө биш. Тэгээд энд бид нарыг нөгөө дужигчаа хооронд манай энэ яамныхан энэ олон төрийн нарийн энэ төрийн албаа агч нар шинжлэх ухааны академитай хамтраад энэ бичиг баримтыг энэ 10 үндэсний 10 салбарын 35 төсвийн ерөнхийлөн захирагчны 85 гэ 330 үр дүн хэмжиж болох үсээр хийгээд оруулаад ирж байгаа маа. Энэ өөр асуудал шүү. Төсөл арга хэмжээ бичдэг төлөвлөгөө биш. За ингэцэг гишүүн нэмж тодруулъя. За тэгэхээр энэ одоо эх 5 жил цахилгаан эрчим хүчний зах зээлээ либералчлах гэдэг энэ одоо бодлогыг энэ чиглэлийг энэ дотор оруулах юм уу үгүй юм. Тэр нь л хариулт өгөөч гэж хүсэж байна. Хоёрдугаарт нь одоо ингээд нөгөө алсын хараа дээр ч гэсэн ингээд харахаар зүгээр л нэг мөрөөдлийн жагсаалт энэ ч гэсэн адилхан мөрөөдлийн жагсаалттай нэ харахад эрчим хүчний хинч харсан тийм байгаа хгүй зүгээр нэг жагсаалт. Тэгэхээр салбар өөрөө тэр нэг бодлого гаргахыг хориглолцсон байгаа юм а болиулаач. Яагаад гэвэл за ли бодлогоо гэхээр бодлогын бичиг баримт гэхээр яамнаас тэгээд байгаа хгүй байхгүй. Алсын харахаар энийг харахаар зүгээр л нэг мөрөөдлийн жагсаалт аваад байгаа байхгүй. Тэгтэл өмнөх бодлогын бичиг баримт харьцангуй сайн байсан. Тэр одоо 2015-аас 30 онд төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын бичиг баримт, сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн хөтөлбөр, хэмнэлтийн хөтөлбөр гээд тэд нар бол уншихаар үнэхээр сайн хөтөлбөрүүд. Зах зээлээ яаж либералчлахын, яаж одоо хувийн орчлын оролцоог эмгдүүлэхийн, яаж хэмнэхийн энэ төр гээд маш сайн бодлого сууцсан билээ. Гэтэл тэднийг бүгдийг хүчингү болгоцсон билээ. Тэгэхээр эсвэл тэр За учрал сайд хариулъя. Энэ зах зээлээ хоригдсон хязгаарлагдсан эрчим хүчний олон хууль байна. Энэ хуулиа янзалж өгөөч. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дээр чинь энэ салбар болгон бодлого боловсруулж болохгүй гэдэг чинь ойлчилсан. Энэ 5 жилийн чиглэл дээр яаж өгнө гэхээр эрчим хүчний бие даасан тасралтгүй найдвартай байдлыг хангаж эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болно гэж үзээд дотор нь импортын хамаарлыг 40% бууруулна л гэсэн. Энийн хүрээнд эрчим хүчний яам тэр эрчим хүчний хуулиудад өөрчлөлт оруулаад үүргийг хүлээж байгаа. Импортын хамаарлыг 40 гэж.
Тэрээс энэ бол ерөөсөө мөрөөдлийн жагсаалт биш. Энэ нөгөө хэмжиж болох үзээр хийсэн учраас нөгөө мөрөөдлийн жагсаалт байлгахгүй тулд энэ 5 жилийн чиглэлийг энэ индикаторуудыг тавиад юм хэмжиж болох үзээр хийсэн юм шүү. Тэ. Дээрээс нь засаглалыг шинжилнэ гэдэг дотор бол тэр либералчлах бодлого хамаарагдах ёстой. Тэр хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулиудаа бариад ажилдаг. Тийм учраас тэр 5 600 хэрэгтэй хэрэггүй бодлогын баримтчгүүдээс арай гэж нэг салж яхад салбар болгон бодлоготой бол гэдээ яриад байгаа нь ухралт шүү. За, Бүргийн Батчимэг гişүн асуулт асууя.